Тамирчнууд та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Намайг Номинзул гэдэг график дизайны ангийн оюутан байна. Дипломын ажлаа хамгаалахад бэлэн болсон байна. Миний сонгож авсан сэдв нь гэвэл Монгол аргаар гаргаж авсан үнэртэй ус. Илүү тансаг, дээд зэрэглэлийн байдлыг мэдрүүлэх үүднээс ноён гэж нэрлэсэн. Нэрийн бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах ажлыг голчлон сошиал медиагаар явуулдаг бөгөөд Facebook болон Instagram платформудад постерын дизайныг хэрхэн бэлтгэн хүргэх, постерт лого хэрхэн байрлах болон логоны харагдцын дизайн болон албан хэрэгцээнд зориулсан стандартын анхны хувилбарыг хэрхэн гаргаснаа танилцуулъя. Сүрчгэн үнэртнүүд дундаас хамгийн хүчтэй үнэртний төрөл ба зүрхний цохилт хамгийн ихээр мэдрэгддэг хэсгүүдийг төрхөж хэрэглэх зорилттой байдаг. Тийм учраас илүү гүн сэтгэгдэл төрүүлэх үүднээс нийл ягаан өнгийг сонгож голчилж хэрэглэсэн байгаа. Яагаад ягаан өнгөөр дүрсэлсэн бэ гэхээр сонн өөрөө уг нь хөх хөнгөтэй амтан. Гэхдээ өнгөн шууд болон шууд бусаар үнэ сэтгэлд эерэг болон сөрөг нөлөө үзүүлдэг учраас энэ дундаа ягаан өнгө нь илүү сэтгэл татам өнгө гэдгээрээ тодорхойлогдож явдаг. Тийм учраас нийл ягаан өнгийн соноор илүү гүн гүнзгий сэтгэл хөдлөлийг мэдрүүлэхийг зорьсон. Энэхүү логог хөндлөн болон босоо тэгээд англи монгол хувилбараар ашиглаж болно. Лого нь хоёр өнгөөр хувирч болно. Үндсэн өнгө болох цайвар өнгөн дээр өөрийн үндсэн өнгөөр орно. Харин бараан өнгийн фон дээр болохоор цагаан болон шар өнгийг сонгож авсан. Яагаад шар өнгийг сонгож авсан бэ гэхээр шар өнгө нь баяр баясгалыг бэлгэлдэг илүү дулаан өнгө учраас харин ягаан өнгө нь хүүтэн өнгө. Тийм учраас энэ хоёр өнгө нь харшин зохицож харагдана гэж бодсон. Сошиал медиад постлох боломжтой постеруудын загваруудыг гаргаж өгсөн байгаа. Тэднэр нь энд харагдана. Офисын албан хэрэгцээнд нэн шаардлагатай хоёр зүйл бол нэрийн хуудас, ажлын үнэмлэх гэдэг. Ажлын үнэмлэх нь ажилтны мэдээлэл болон логоны хамтаар байрласан бол нэрийн хуудас нь ажилтныг таниулах зураг болон албан тушаалын хамт байхаар загварыг гаргаж өгсөн. Харагдах байдал нь бол нэг иймэрхүү байдлаар харагдана. Брэндтэйгээ холбогдуулан энэхүү видео рекламыг бэлтгэсэн байгаа. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.